манай өрөөндийн хамтлаг анхнаасаа л бичигдэхдээ утсан хөгжмөр одоо нэг оркестраараа ингэж бичигдсэн гэдгээр бас давуу талтай байт юм болоо гэж би бодож байгаа. За сайн байцгаана уу. Намайг Бат Эрдэнэ гэдэг өрөөндийн хамтлагийн хөгжимчин дуучин. Би нэг хөгжмийн багшаар сурч төгсөн. Тэгэхэд манай өрөөндийн хамтлагийн дуучин ахлагч очтөгс гэж залуутай нэг ангид байсан. Тэгээ яг төгсөх юун дээр нэг би даалтмал тэгээд манай сургуулийнхан бүгдээрээ сургууль дээрээ цуглараад коронавич гайгүй болсон. Тэр үед би ингээд очихтай яг ингээд би бичлэн ингээд танилцж исэн. Тэгээд өөрөөс нөгөө хөгжимд амар хайртай залуу байсан учраас санаа айгүй нэгдсэн. Тэгээд тухайн үед болохоор ярихтай ахна ингээд өрөнд хийгээд хамтлагт байд юм аа. Тэгээд та хэд ингээд манай студиэр гоё орж гарч байгаа ч. Тэгээд санал тавиад би анх ирж өрөнтэй гэдэг хамтлагтай танилцж исэн. Тэгээд ямар хуу дуунууд байдсан бол гэж би сонсон ч дандаа миний хар багасаа сонсож ирсэн тийм олон гой дуунуудтай тийм хамтлаг байсан байлээ. Тэгээд л ерөөхдөө очихтайгаа энэ студи өрөнтэй студи дээр ингэж өнжөөл тэгэл явандаа ингээл бит хоёрын ингээ санаа одоо манай Эрдэнэ сайхан цаал гитарч Эрдэнэ сайхан бид гурав ингээ санаа сэтгэл нэгдээд энэ өрөнтэй хамтлагийнхаа төлөө тий гоё концертуудыг хийе гэдэг ингээ санаа нэгдээд тоглолдог болсон. Миний хувьд өрөнтэй хамтлагийг тодорхойлдог уран бүтээл хэм бол тэр жилийн тэр өдөр гээд би дуу хэлмээр байна. Тэгээд миний бас нэг анх өрөнтэй хамтлагт орж тоглолдог болсноос хойш олон хүмүүс ах эгч нартай ээж аав нартайгаа эмээ өвөө нартайгаа ингээд уулзахад ерөөхдөө бол тэр жилийн тэр өдрийг бол надад амар их ярьдаг байсан, дуулдаг байсан. Энэ дууг чинь би тэгэхэд дуулдаг байсан шүү дээ. Энэ дуугаар ерөөхдөө хүмүүс маш их таньдаг юм болов уу гэж би бодож байгаа. Тэгээд дээрээс нь ярих юм бол одоо ханийн дуу гэдэг гоё дуу байна. Тэмээ сүргийн гоё гэдэг гоё дуу байна. Ер нь бол яг нэг дээр үеийн гоё тийм нэг аялгауг одоо нэг үг тий одоо нэг дуундар гарч байгаа үг аялгау ингэж гоё хослолж яаж байгаа манай өрөнтэй хамтлагийн бүх дуу ер нь бол гоё. Гэтэ олон хүмүүсийг мэддэг болсон олон хүмүүсийг таних тэр дуу бол би тэр жилийн тэр өдөр гэж би бодож байна. Манай хамтлаг одоо 29-нд бүхэн өргөд тоглолт хийж байгаа. Тэрний өмнө 2023 онд өрөнтэй хамтлагийн 50 жилийн концертыг бас тавьсан. Тэгээд энэ ч бас хүрэлцэн ирсэн хүмүүсээс гоё мэдж байгаа